Орой мэндийг хүргэе үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр пүрэвгаргийн дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн ихэнд мэдээллийн хураангуйг хүргэе. Улсын хурал дахь ардчилсан намын бүлэг туулын хурдны зам төслийн эргэлзээтэй тоо баримтуудыг дэлгэв. Улсын хурлын даргын томилгоо маргаан дагуулж байр суурьуд зөрлөө. Дональд Трамп Ираны дайн болон бусад асуудлаар ард иргэдтэй хандан мэдэгдэл хийлээ. НАСА-гийн сарны судалгааны жолоодлогот хөлгийг амжилттай хүргэлөө. Өмнөд Солонгост эдийн засгийг дэмжих 26 их найд вооны багц арга хэмжээг танилцууллаа. Улсын хурлын даргын томилгоотой холбоотой асуудал улс төрийн хүрээнд маргаан дагуулж, эрх баригч нам доторх хуваагдал, зөрүүтэй мэдээлэл ил гарч эхэллээ. Тухайлбал улсын хурлын гишүүн амар сайхан өөрийг нь нэрээ татсан гэх мэдээллийг няцааж, намын шийдвэр гаргалт болон дотоод эв нэгдлийн асуудлыг шүүмжилсэн байр сууриа илэрхийллээ. Улсын хурлын даргын томилгоотой холбоотой улс төрийн нөхцөл байдал үргэлжилж, нэр дэвшигчдийн асуудлаар зөрүүтэй мэдээлэл, байр суурь илэрхийлэгдсээр байна. Тус асуудал нь зөвхөн нэг албан тушаалын томилгооноос давж нам доторх хуваагдал, улс төрийн шийдвэр гаргалтын ил тод байдал хариуцлагын асуудлыг дахин хөндөж эхэллээ. Улсын хурлын өдөр дэх зөвлөлөөс улсын хурлын даргад нэр дэвшигчийг тодруулах үеэр улсын хурлын гишүүн амар сайхан нэрээ татсан гэх мэдээлэл гарсан ч тэрбээр үүнийг эрс үүсгэж байр сууриа тодорхой илэрхийллээ. Үүгээр зогсохгүй амар сайхан нам доторх нөхцөл байдлыг ил тод хөндөж 30-38 гэх хувааглыг нийгэмд аль хэдийн ил болсон асуудал хэмээн онцоллоо. Тэрбээр улс төрийн хүчин дотоод эв нэгдлээ хангаж нэгдсэн байр суурьтайгаар нэг нэр дэвшигчийг тодруулах ёстойг онцлон хэрв ийм шийдэлд хүрч чадвал өөрөө хариуцлага үүрэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Ер нь хэлмэгдүүлэлт энэ бүртгэлэг доромжлол хэрээс хэтэрсэн шүү дээ. Бие бинийгээс хойшлоор намдаг, дараа нь сайд улсын хурлын гишүүд нь гарч ирж бие бинийгээ гүтгдэг. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо нийгэмд ёс суртахуун гэдэг ёроолдоо ортолд оройтсон байгаагийн хамгийн их хувь нэмэр оруулж байгаа хүмүүсийн чинь нэг хэсэг нь бол улс төрчид өөрсдөө шүү дээ. Энийгээ зогсоо гэж байгаа. Дээрээ судлаа болохгүй бол доороо гүйдлээ болохгүй гэдэг. Тийм учраас энэ бүх асуудлуудаа энэ тэнд биш энэ улсын хурлынхаа танхимд хууль журмынхаа дагуу дээрээс нь зарчмаа барьж хилцэж шийдвэрлээд гэж байгаа. Хэрвээ та бүхэн анзаарсан бол өнгөрсөн хугацаанд би ажлаа шадар сайдын ажлаа өгч мэдээлэл хийж гарснаас хойш бол ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээлэлд яриа өгөөгүй. Түүний хэлсэнчлэн одоогийн нөхцөл байдал зөвхөн нэг намын дотоод асуудал бус улс төр эдийн засгийн доктортой байдал нөлөөлөх эрсдэлтэйг сануулсан өнгө айс ажиглагдж байна. Мөн төрийн бодлого шийдвэр гаргалт нь ил тод нэгдвэл байх шаардлагатайг онцолж талцал хувааглыг өөгшөөлөх нь цаашид илүү сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг анхаарууллаа. Нөгөө талд улсын хурлын даргад нэр дэвшигчээр тодорхойлгоо бямб зогт парламентын үйл ажиллагааг доктортой үр дүнтэй явуулах намуудын ойлголцлыг хангах чиглэлд анхаач ажиллана гэдгээ мэдэгдэв. Тэрбээр улсын хурлын даргын албан тушаалыг улс төрийн дараагийн шат болгон ашиглахгүй гэдгээ тодотгож 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгийг аль биесээр илэрхийлсэн нь анхаарал татж байна. Энэ нь улс төрийн албан тушаал дамжин дэвших сонирхол давмгайлт гэх шүүмжлэлт тодорхой хэмжээнд байр суурь өгсөн гэж ажиглагчид үзэж байна. Монгол Ардын намын өдөрт зөвлөл улсын хурлд Монгол Ардын намын бүлэг хуралдаж Монгол улсын их хурлын даргад миний биеийг бас нэр дэвшүүллээ. Намын дарга өдөрт зөвлөлөө болон бүлгийн хурал дээр санал болгохдоо улсын их хурл одоо сонгогдсон улсын хурлын гишүүн ажилласан туршлага за миний хувьд одоо 2008 оноос хойш тасралтгүй одоо 5 удаа Ховд аймаг баруун бүсээс одоо сонгогдож ажиллаж байгаа. За энэ туршлага болон парламентын бас үйл ажиллагааны туршлагыг бас үндэслэж нэр дэвшүүлсэн гэдгээ хэлсэн. За Монгол төрийн ажил тасралтгүй тогтвортой бас явах ёстой. Өнөөдөр дэлхийн нийтээр бас дайны байдалтай дэлхийн эдийн засаг улс төр геополитикийн нөхцөл байдалтай маш хүнд байгаа. Энэхүү улсын хурлын даргын томилгоо тойрсон үйл явц нь улс төрийн хүрээнд илүү өргөн хүрээний асуудлыг хөндөж, нам доторх хуваагдал, шийдвэр гаргалтын ил тод байдал, улс төрийн соёлын асуудлыг дахин сөхөхөд хүргэж байна. Цаашид уг томилгоо хэрхэн шийдэгдэхээс шалтгаалan парламентын үйл ажиллагааны тогтвортой байдал, засгийн газрын бодлогын хэрэгжилт, улмаар улс төрийн орчны тогтвортой байдал тодорхой нөлөө үзүүлэхээр байна. Мөн олон нийтийн зүгээс төрийн институтуудын уялдаа холбоо, хариуцлага, ил тод байдал тавих шаардлага улам нэмэгдэх хандлагатай байна. Улсын хурал дахь ардчилсан намын бүлэг ээлжид 4.11 мэдээллийн цагаараа эрх баригч намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандлаа. Мөн туулын хурдны зам төсөлтэй холбоотой нийслэлийн төсвийн үргэлгэн байдалтай холбоотой баримтуудыг дэлгэсэн юм а.
Мэдээллийн эхийн улсын хурлын гишүүн Тэмүүжин парламентын засаглалын дархлааны асуудлаар хатуу байр сууриа илэрхийлв. Тэрээр Монгол Ардын намын бүлэг чуулганы уралдаанаас завсарлага авч төрийн ажлыг гацааж байгааг шүүмжлэхдээ парламентын дээр нам гарч суудаг социализмын үе нэгэнт ард туцарсан гэдгийг онцлсан юм. Сая улсын хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаан Ардын намын бүлгийн хүсэлтээр завсарлага авч хойшлолоо. За тэр завсарлага авж байгаа үйл явдал дээр дурдж байгаа факт үгийг сонсоход Ардын намын улс төрийн зөвлөл хуралдаж байна. Ардын намын дотор хуваагдал одоо хүртэл байсаар байгаа бөгөөд тэр хуваагдлын хамгийн гол одоо маргаан нь улсын хурлын дарга хэн болох вэ гэдэг дээр сал нэгдэхгүй байгаа байдлаасаа болоод нэлийн ширүүхэн байгаа бололтой байна. Тэгээ Ардын нам мөн л адил өмнөх арга барилаараа бол ажиллаж явах шиг байна. Тэгээ бид бол дахин нэг зүйлийг сануулж байна. Улсын хурлын дарга гэдэг бол парламентыг тэр дундаа олон намын төлөөллөхийн парламентыг хэвийн ажилуулах, парламентын дархлааг хамгаалах, парламентын ардчлалыг өөрийг нь ажилуулах тэр гол хэрэгсэл байдаг учраас улсын хурлын дарга гэдэг хүн бол төвийг сагсан төвч байдлаас намуудад ханддаг, өөрийнхөө дэвшиж гарсан олонхын байр суурийг хамгаалдаггүй, өөрийнхөө нэг дэвшиж гарсан улс төрийн намынхаа одоо улс төрийн дотоод өрсөлдөөнд оролцдоггүй тийм албан тушаалтан байх ёстой. Монгол Улсын үндсэн хууль дээр маш тодорхой бичсэн байгаа. Улсын их хурлын даргыг улсын их хурлын гишүүд дотроосоо дэвшүүлж илээр санал хураан сонгоно гэдэг ганцхан зарчим байна. Улсын их хурлын дэд даргыг улс төрийн тухайн үеийн сонгуулиар олонх цөөнх гэх мэтлэн санал хураалтынхаа үр дүнгээр бүлэг байгуулсан намууд нам эвслийн бүлгүүд нэг хүн тавих тухай байгаа. Аль нь намжрахж, аль нь намжрахгүй тухай маш тодорхой үндсэн хуулиуд бичсэн байгаа. Улсын хурлын дарга бол намжрахгүй. Намжрахгүй учраас нам дээрээ хуралдах биш. Улсын хурл руу оруулж ирж тэр нэр дэвсэн хүмүүсээ хаглах тухай яриа байгаа. Үргэлжлүүлэн улсын хурлын гишүүн Ардсан намын бүлгийн дэд дарга жаргалан нийслэлийн төсвийн зарцуулалт болон туулын хурдны зам төслийн эргэлзээтэй тоо баримтуудыг танилцууллаа. Энэ 7 хоногийн даваа гарагт улсын хурал дахь Ардсан намын бүлгийн хуралдаанаа нээлттэй хилцүүлэг хэлбэрээр туулын хурдны зам гэдэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Иргэд бол маш ихээр хатан туулын одоо усны нөөц эрсдэлд орох, за энэ төсөл хэрэгжснээрээ усны нөөцөд ямар нөлөөлөл үзүүлэх талаар, за мөн одоо байгаль орчны үнэлгээ, байгаль орчны наривчилсан үнэлгээ үнэн бодитойгоор хийгдсэн эсэх талаар, за мөн одоо оршин суугаа иргэд болон одоо эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэдийн одоо санал бодлыг сонссон төслийн одоо төлөвлөлтөнд эдгээр санал бодлыг нийцүүлсэн эсэх талаар маш их асуултуудыг асуусан байгаа. Харамсалтай нь энэ байгаль орчны үнэлгээтэй холбоотой асуудал дээр бол нэгдсэн нэг ойлголт авч чадаагүй. За тэр нь юу вэ гэхлээр тухайлах юм бол усны газрын удирдлагын хэлсэнчлэн усны газар бол усны нөөцийн нөлөөлөл ямар байх талаар дүгнэлт гаргаж чадаагүй гэдгийг аль бие усаар мэдгдсэн. За мөн одоо байгаль орчны үнэлгээ болон байгаль орчны наривчилсан үнэлгээтэй холбоотой удаа дараагийн бас асуудлууд яригдсан. За тэр нь юу вэ гэхлээр төслийн одоо гүйцэтгэгч аль хэдийн шалгараа тодорхой хэмжээний урьдчилгаанууд аль хэдийн шилжсэн байсны дараа байгаль орчны одоо наривчилсан үнэлгээ засвартайгаар батлагдаж яваад хэдий хойно саяхан одоо бараг сарын өмнө л нэг хүлээн авагдсан талаар мэдээллийг бол одоо холбогдох байгууллагын албан тушаалтнууд өгсөн. За тэгэхээр байгаль орчны үнэлгээтэй холбоотой маш олон асуудлууд байгаа нь бол тодорхой болж байгаамаа. За хоёрдугаарт энэ төсөл үнэхээр бодитоор төгжрлийг бууруулах хэсэг талаар бас бодиттой хариулт бас авч чадсангүй. За хотын удирдлагын зүгээс бол бид төгжрлийг бууруулах гэдэг ийм төсөл хэрэгжүүлэх гээд байгаамаа гэсэн одоо үндслийг бол тавьж байгаа. Гэтэл яг төгжрөл бодиттойгоор хэрхэн яаж буурах талаар мэдээллүүд бол бас туйлын хангалтгүй байлаа. За та бүхэн мэдэж байгаачлан энэ туулын хурдны замын төслийн төсөвт өртөг 2 их найд 345 тэрбум төгрөгийн өртөгтэй байгаа. За энэ өртөг нь бол анх 1.9 их найдаар батлагдчихсан бол маш богино хугацаанд бас төсөвт өртөг нэмэгдээд 2.3 их найд болчихсон байж байгаа. Өөрөөр хэлбэл 32 км замын нийт одоо 1 км замын төсөвт өртөг нь бол 70 гаруй тэрбум төгрөг буюу одоо маш өндөр ийм төсөв байгаа. Тэгэхээр энэ их мөнгийг ийм үрлэгэн байдлаар
энэ одоо цаг хугацаанд энэ эдийн засгийн нөхцөл байдал зарцуулах нь зөв үгүй юу гэдэг асуудлыг бол хилцүүлэхт оролцогч нар маань бөгөөд одоо манай Улсын хурлд гарсан намын бүлгийн гишүүд бол зөв ёсоор тавьж байгаамаа. Нийслэлийн төсвийн орлого сүүлийн жилүүдэд хэд дахин нэмэгдсэн ч тэрхүү хөрөнгө оруулалт нь иргэдийн амьдрал бодиттой үр дүн өгөхгүй замбраагүй зарцуулагдаж байгааг Арсан намын бүлэг ийхүү өнөөдрийн мэдээллийн цагаараа олон нийтэд танилцууллаа. Төсвийн энэхүү хяналтгүй өсөлт болон хууль тогтоогчдод байгууллагыг намын хамааралтай болгож буй үйлдэлүүдийг тасан зогсоохын төлөө тууштай ажиллагаа Арсан намын бүлэг мэдгдсэн юм. Улсын хурлын төсвийн байнгын хоорооны хуралдаанаар тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжлээ. Ерөнхийдөө учрал танилцуулгадаа Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөж 2026 онд 3 сая тоннд хүрэх төлөвтэй байгааг онцоллоо. Одоогоор манай улс шатхууны хэрэглээгээ 100% импортоор хангаж байгаа бөгөөд үүний 98%-ийг Оросын холбооны улсаас нийлүүлж байна. Нийлүүлэгч талын үнийн өсөлтөөр шалтгаалan дотоодын зах зээл дизель түвш болон Евро 5 автобензиний үн литр тутамдаа 500-аас 2200 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй нөхцөл үүсжээ. Иймд гайлын албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг засгийн газарт олгосноор үнийн хэлбэлцлийг шуурхай зохицуулах боломж бүрдэх юм а. Түүнчлэн стратегийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор энэ он 295 мянган куб метр багтаамжтай 24 агуулгыг ашиглалтад оруулахар ажиллаж байна. Хаврын тариалтыг дэмжих хүрээнд 10 мянган тонн дизель түвшийг хөнгөлтэй үнээр нийлүүлэх гэрээг 4-р сарын 15-ны дотор зохион байгуулж дуусгахаар төлөвлөжээ. Дэлхийн нийтээр 4-р сарыг аутизмыг таниулахаар болгон тэмдэглэдэг уламжлалтай үүний хүрээнд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, асах гэрэл баясал төв болон Монгол Улсын багшийн их сургууль хамтран аутизм ба боловсрол сэдвт олон улсын конференцээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсад төвтэй BACB байгууллагын удирдгууд болон зан үйл судлалах хэл заслын чиглэлээр мэргэжсэн олон улсын шинжээчид оролцож илтгэл хэлэлцүүлсэн юм. Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаагийн 1.1% нь хүүхдүүд. Аутизмын онцтой хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байгаа бөгөөд 2022 онд 1725 байсан бол 2024 оны эцсээр 2395 хүрчээ. Үүнээс дийлэх нь буюу 1765 хүүхэд нийслэлд бүртгэгдсэн байна. Гэсэн хэдий ч энэ зөвхөн албан ёсоор оншоо баталгаажуулсан тоо бөгөөд бодит байдлаар энэ нэмгэгтэй хүүхдийн тоо илүү байх магадлалтай албаныхан тодтогдов. Конференцээр аутизмтай иргэдийн эрх оролцоо болон нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг онцоллоо. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хамтран умайн хүү зүүнний хор тавдрыг үүсгэж папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Нийслэлийн засаг даргын орлогч амар төвшин нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Бета Дастелнаар гарын үсэг зурсан энэхүү баримт бичиг нь хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Монгол улсад элэг, хотоод умайн хүү зүүнний хор тавдрын өвчлөл өндөр түвшинд байгаа бөгөөд 2025 онд л гэхэд улсын хэмжээнд 8016 тохиолдол бүртгэгджээ. Санамж бичгийн хүрээнд энэ сараас эхлэн хеликобактерийн халдвартай тэмцэх ажлыг эхлүүлж 11 настай охид хүүгүүдийг папиллома вирусын эсрэг вакцин хамруулах кампанид ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Уг арга хэмжээг сургууль аж ахуйн нэгж иргэдийн дунд шатаараатай зохион байгуулснаар хавдрын өвчлөлийг бууруулах урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс хотод хоол боловсруулах эрхтний хавдраас сэргийлэх төсөл хөтөлбөрүүдийг идэвхтэй боловсруулж байгааг мөн мэдээллээ. Төгсөг мэдээллийн хөтөлбөр дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Одоо орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн гадаад мэдээг хүргэе. Харин төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Ираны дайны талаар болон мөн гадаад дотоодын бусад асуудлаар ард түмэндээ хандан мэдээлэл хийлээ. Трамп цагаан ордоос хийсэн мэдээлэлдээ Ираны дайны гол стратегийн зорилтууд болох Ираны цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүд тэнгисийн болон агаарын зэвсэгт хүчнийг устгах, сулруулах зорилготой Epic Fury Operation ажиллагаа дуусах цаг ойртож байгаа гэдгийг хэлж дайныг ойрын 2-3 хоногийн хугацаанд Иранд маш хүчтэй цохилт өгснөөхөө дараа дуусгах хэмээн хамласан байна. Трамп дээрх хугацаанд Иранд хүчтэй цохилт өгч тэднийг байх ёстой чулуун зэвсгийн үе рүү буцаана гэж мэдгдлээ. Мөн Америкийн нэгдсэн улс энэ дайнд хурдан шийдэмгий гайхалтай ялалтыг байгуулж байгааг онцолж хэлэлцээр байгуулахаас татгалзсан тохиолдолд Ираны эрчим хүчний байгууламжуудыг устгах хэмээн мэдэгдэж байсан нь одоо ч хүчинтэй хэвээр байгааг анхаарууллаа. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр төрш шатхууны үн өсөхөд хүргээд байгаа стратегийн өндөр ач холбогдолтой Ормосын хоолойн аюулгүй байдлыг хангахын тулд уг хоолойноос хамааралтай улс орнууд тэргүүлэх үүрэгтээ оролцох ёстой гэдгийг Трамп дахин сануулсан байна.
Тэрээр Иран үндсэн дээр сүрсэн дайны хамгийн хэцүү хэсэг нь дууссан учраас мөргөлдөөнийг өндөрлүүлэх үед Ормузын хоолой жам 9-оор аянда нэгдэх болно гэж мэдгдлээ. Трамп Америк нэгдсэн улсыг НАТО-гоос гаргах боломжийн талаар мэдгдсэн нь олон улсын анхаарлын төвд ороод байна. За тэрээр Ирантай хийж байгаа дайнд НАТОгийн холбоотнууд Америк нэгдсэн улсыг хангалттай дэмжихгүй байна гэж үзэж байгаа мэдгдсэн байна. Дараагийн мэдээллийг хүргэе. Америк нэгдсэн улсын сансар судлалын агентлаг буюу НАСА-гийн сарны судалгааны Артемис хөтөлбөрийн хүрээнд 4 сансрын нисгчийн бүрэлдэхүүнтэй Орион сансрын хөлгийг өнөөдөр амжилттай хөөрөглөө. Америк нэгдсэн улсын Флорида мужи улсын Канаверал хошуунд дах Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс Space Launch System хэмээх 32 давхар байшинтай тэнцэх өндөртөө Пуужинг орон нутгийн цагаар лав гарагийн орой буюу Улаанбаатарын цагаар пүрэв гарагийн өглөө амжилттай хөөргснөөс хойш ойролцоогоор 8 минутын дараа Орион сансрын хөлөг сансарт гарсан бөгөөд тус хөлөг 3 дахь өдөртөө сарыг чиглэх замдаа орох бол 5 дахь өдөртөө сарны татах хүчний бүсэд нэвтрэх юм а. Анх 2019 онд зарлж байсан Артемис хөтөлбөрийн зорилго нь сар руу байнга нисэх боломжийг нээх цаашдаа ангараг гараг руу нислэг үйлдэхэд зориулсан дамжин өнгөрөх баазыг сарн дээр байгуулах явдал бөгөөд хөтөлбөрийн эхний шат болох Артемис 1-ийн хүрээнд Орион сансрын хөлгийг 2022 оны 12 сард автомат гормоор буюу жолоочгүйгээр сарны тойрог зам руу илгээж амжилттай буцаж ирж байсан бол энэ удаад жолоочтой буюу 4 сансрын нисгэгчтэйгээр илгээж байна. Хүндрэлтний сансрын хамгийн гүн рүү хийж байгаа энэхүү аяллалын багийн бүрэлдэхүүнд Рид Вайсман, Жереми Хансен, Кристина Кох болон Виктор Гловер гэсэн сансрын нисгэгч нар багтаж байгаа. Сарыг тойроод ирэх тэдний аялал нийтдээ 10 хоног үргэлжлэх юм а. Ингэхдээ тэд 2028 он сансрын нисгэгчдийг сарны гадаргуу дээр буулгах дараагийн аялал буюу Артемисийн 3 дугаар үе шатанд шаардлагатай судалгааг хийх болно. Сүүлийн мэдээлэл хүргэе. Ойрох донодын бүс нутаг дахь Америк Ираны мөргөлдөөнөөс үүдэн дотоодын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор өмнөд солонгосын засгийн газар эдийн засгийг дэмжих 26.2 их найд воны багцыг өнөөдөр танилцуулаад байна. За нефтийн хэрэглээнийхээ 70%-ийг шингэрүүлсэн байгалийн 20%-ийг ойрох донодын орнуудаас импортлдог тус улсын бизнес эрхлэгч нар болон айл өрхүүдэд газрын тосны үнийн өсөлт хүн дээр тусч байгаатай холбоотойгоор инхүү тус арга хэмжээг авахар болсныг бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижемён өнөөдөр парламентэд үг хэлж танилцууллаа. 26.2 их найд вон буюу 17.3 тэрбум $тай тэнцэх энэхүү багцын 10.2 их найдыг нь шатхууны үнийн өсөлтөөс үүдэлтэй ачааллыг бууруулахад 2.8 их найдыг нь хүн амын эмзэг бүлгийг дэмжихэд 2.6 их найдыг экспортлагч нар нефт химийн компаниуд зэрэг логистикийн зардал болон эрчим хүчний их үүсрүүдийн үнийн өсөлтөд өртөж байгаа салбаруудыг дэмжих мөн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд зарцуулахаар хуваарлсан байна. За мөн 9.7 их найд воныг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын санхүүг дэмжихэд 1 их найд воныг улсын өрийг барагдуулахад тус зарцуулахаар тусгасан байна. Эдийн засагчид энэхүү багц зарах хэмжээ нь улс орны эдийн засаг тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж байгаа ч нөгөө талдаа инфляцийг өсгөж болзошгүй гэж мөн таамаглаж байна. Үзэгч та бүхэнд гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр үүгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.